Мань цагдаагийн ахлагч сой явж чамайг донгуурыг барьлаа террорист талцах хийсийг иргээ барьчихсан. Та жимээгүй байх юм. Таны хийсэн бүх зүйлс шүүхтэр таны эсрэг ашиглах боломжтой. Үүгүүдийг нь уншиж өгнө. Гэтэл өнөө хэргийн тэнгэргийн давхар сой явжоод бүр юу ч одоо нэг бүгдээрээ сайн байна уу? Талын давхарлыг ажиллаж хүмүүсээ мэдээж солилцохыг саадуулж чадсан юм. Энэ санаа байсан болохоор тэгэхээр санаа чинь буруу байсан шүү. Бус харин бидний мэдээж за дурдсалдаг. Манай хэд хоёрсон. Үгүй Маги бөл. Нөгөө талд манай Сидоны Эрекс нүхрийн одоогийн эхнэр буюу профессор Соли багийнхантайгаа судалж явсаар байгаа. Байгуулсан хувийн лабораторийг нь олгосон байна. Дөнгөж яваад угаардаа хийсэн бөө хөшөлтөнд ашигласан гэдэг харамсалтай байна. Номер 1 гэсэн Нийтийн асуулт байгаа. Нэг санхүүгийн дуугаа саяны өмнөөс амьд үлдсэн чи чихэр аваа юм. төлхөр байсан. Ялцуудыг авчихсан бол суцаж орж авах. Тэгээ аялал өөрөөрөө хамгаалалтын ажиллагаа манай хэд замдаа дэвлэггүй замдаа таарсан. Ихтэйхэн болтроо мөнгөний Ингээд манай мастер ангараг зөвөн саяны болсон үйл явдлыг коммуникацийн манай дэвлэг борон давхартай өрөөнөөс гаргаж авах хүртэл тэр орчоо тэр Тэгүрээ яг нэг давхар зомбинуудаас бондор янзтай чинь бодлоо хатсан байна. Яагаад түрүүн дэвлэг хамт явж байхдаа тэгүрээ яхад энэ таны наад хэлбэр янзтай уулзуулаад манай сэтгүүлийн хамдан зөвхөн зомбинууд нэг хатсан зэрэг хатсан. Эсвэл тэр янзлын зомбинуудын хад байгааг нь нүдээр нь дамжуулаад харж чаддаг гэж байна. Энэ хүн нэг хүн хамттай одоо янзтай байгаад хамгаалтын залуугийн олцглоо гэснээр бүгд очиод камерын дүрсийг харуул өнөө харандаа хавтаж ирээд юу ч болоогүй юм байна. Папа юм хийж яснаа шууд албаар өөрийн дараа цууснаар айдаа. Янцуудын байдал авахар бол харин хамгаалтын ажилтны залуугийн суумгай гэсэн камерын хяналтын өрөөнд үлдэж нөгөө хэвчээ болсон байна. Тэгэхээр зөвхөн татсан байгаа зомбинууд дондор манай хэмээгүй явсаар яг очоод янцуудын барайд авчих. Янцууд сэлж бусад зомбинууд бүгд сэрэн манай хэмээгүй өөрсдөө нэг өрөөнд ороод нөгөөд зомбинууд өнгөрөөж явах.
өнөөх мөр янчаад гинтэл нүдэн сонин зэхэр өгөх болоод эргэлдээд эхэлээд бусад зомдөрөөр шууд буцаж ирээд манай хэдийг зүг хөдөлчихв. Энэ нь ерөнхийдөө энэ муу янчаад бусад зомдөрийнхаа нүдийг харж чаддаг. Мөн харсан сонсон зүйлсээ мэдээлэл болон бусад бүх зомдуудаа дамжуулдаг гэх манай сезоны хамаг нь батлагдаж байна гэсэн. Хамаг нь батлагдсан тул янчаадын нүдийг юмар дааж байгаа. Манай хэд хоорондоо ог хэрэггүй үүсгэсэн дөрөв чат дээрээ чат бичиж харилцаад байна. За ингээд ашгүй бо янчаадын нэг удаа бариад авчихсан тул шууд цаашаага явж байцаа төлөвлөөгүй нэгэн үйл ажиллагаанд маргаан гараад ирсэн. Хамгаалалтын ажил манай ихийг очиж авцгаад хам дээвэр рүү гарны үстэй цагдаагийн залуугийн ихжийн байгаа камерын хяналтын өрөөнөө гарсан хэдэн зуугаараа ирчихсэн шилэн ханыг нь мөргөж гэлдэг. Хамгаалтын ажилтны залууч тэгвэл би ганцаараа очиж ихжээгээ аваад тэгээ та нартай нийлээ Google явахтаа зэрэгцэн манай сезонч цагдаагийн бууг булааж аваад түүний ихчил тусдаа та тэгээд бөөндөө дээвэрлүү гарцгаая гэснээр маргаан дүүрс томсоод ирэх юм биш. Нөгөө олон хүүхдээ бизнесмен залуу манай сезоныг араас нь барьж авах гэж байгаа юм байна. Чигээрээ дөрөв давхарч буугаад чигээрээ яваад гадна барьж аваад гараад нөгөө хэвчтэйгээ нийлээ. Тэгмээ өөр хэмэдэндээ ерөнхийдөө бол энэ өөр хэвчтэйгээ бүр цаашдаа хүчнийг авахын тулд өөрийгөө золиосгож байгаа. Яг энэ үеэр барилгын гадаа терроризмтэй тэмцэх албаны хүмүүсийн удирдлагын төв дотор хамгийн том дарга удирдлагч бүр сайдын үйлчлэгч гэсэн байх ба телевизийн мэдээгээр нь маш их хүмүүс барилгын дотор байгаа бидний их заах ээж аав дүүнээс бусдаа яагаад ингэж шууд барилгыг хөл өрөөнд оруулж изгэрхгүй юм уу хэмээн ясаадыг үүсгэж байгаа юм. Удалгүй энэ төв дотор нь түрүүхэн тэрмүү янчаалын лабораторид ороод ирсэн мань профессор Соли орж ирэх ба хэд хэдэн чухал мэдээлэл болон өөрийн нэг хамгаа бүх удирдлагын өмнө ихэд зориг гарган эдгээр вирус авсан хүмүүс бидний мэдээллийн систем хоёр сая эдгээр янчаалын энэ бүх зүйлсээ өөрийн лабораторид ороод ирсэн. Эндээс нэг хамгийн их хатвар авсан зүйлүүд босоо хатвар авсан зүйлүүд ямар ч удирдлаггүй бол бидний хамгийн хатвар авсан зүйл яаж ерөнхийдөө бол энэ нь өөртөө таамаг төдий зүйл хэлхийг мэдэж байгаа. Гүн тэр амьдралын маш их дарамттай зүйлийг мэдэж байгаа гэмээр анхаарал нэг арчиж авах хүссэндээ өөрийнхөө бүх зүйлсийг хэлсэн байгаа. Ямар ч арга шийдэхгүй байсан өдөр хатвар тулаатнууд шууд боловсрол соёлын хамгийн хийгээр бол хамгийн их хатвар алдсан хөрөг хамгаалах залууч остоо авсан нэг өөрийн гарандаа нэг хамгаалах гэж барилга доктор манай нөгөө хэд ч онцлогийн дагуулыг явсаар бүсний зөв давхарлаа дөнгөж гартал автомат мэдрэмж наадмыг өгсөн. Дээжс нөгөө мөр онцгой хаана байгаагаа ойлгох шууд мэдээж тань дараагаасаа гүйтэй хийж харагдсан. Өнөө цаашаа бүр тогийн аргасыг нөгөө олон хүүхдээ бизнесмен залууг араас нь хөдрөнд буудаж унгаагаад нөгөө мөр онцлогыг аваад цаашаа өөр өрөөнд ороод ногцсон гэж. Ерөнхийдөө бол энэ цагдаагийн хувьд хамгийн чухал зүйл нь вакцин буюу энэ янчаад бол бизнесмен залуугаар өгөөжлөгээд цаг хожиж байгаа бүт нэгээс нөгөө мөр янчаад хаана байгаагаа хэдийнэ мэдчихсэн. Тэгээд одоо хажууханд нь байгаа зомбинуудыг
сонсоод байгаа. Шууд цагдаагийн ахлах зомбинуудаа дайруулахтай зэрэгцэн манай систем энэ боломжийг нь ашиглан амьд үлдсэн хоёр сурах бүхний дагуулсан хогийн янчуудыг толгойд аваад яг цаашаа гүйгээд яваад өгөх юм. Цагдаагийн ахлах түрүүн бүдрүүнд дуудсан бизнесмен залуу төлнөөс нь татаж унгаснаар энэ хоёр хоёулаа зомбинууд өнөөрөө цаавна гэж ястаа нэр юм шахтаа тийм. Ингээд манай сезоноос гадна дээрхүүлдэг байсан хоёр сурагч авах юм. Тэгээд нөгөө хогийн янчаад амьд үлдсэн ба манай сезон бүгдийг нэг агуулгын өрөөнд оруулаад хоёр сурагч авахандаа олцсараа цаавчихсан. Элдв зэмээ дэлхий гараад наадсан сонсоод мэдчихгүй төдөөгээ дуустаад би одоо гараад сая өгтөг цагдаагийн уцыг аваад ирв. Тэгээд шууд авах болоод хоёр наад зэмээ төдөөгээ хийгээд гараад ирсэн. Гэтэл хамгийн зөв нь нөгөө муу янцолч хэдийнэ зомбиныг хазуулаад халдвар авчихсан нөгөө дэсвүүрийн ахал биеийг өгсөн уцыг нь гаргаж ирээд групп чатыг нь нээж байгаа нүдээр нь дамжуулан ярилцсан зүйлсийг шууд сумшаад мэдчихсэн. Яг энэ үеэр барилгын гадна яасан өдөржиний төвд дотор хүмүүсийн камерын төвсгөөсөө байгаа хамгийн халдвар авсан хүмүүс болоод тэр нь мэдээж Chains Bio компани захирал ба одоо халдвар аваа зомби болсон энэ барилгын 15 дахад байгаа яг мэдээж өгсөн манай сезон цагдаагийн уцыг аваад өдөржиний төвөнд дуудлах хийсэн байна. Миний концепт би барилгын Тийг гадаад Бас нэг гайтай зүйл нь нөгөө мө зөвүүн янчуулч нэг зомбиг үлдсэн усны түгээс саяны манай сезоны бүх яриа сонсоод мэдсэн байдаг ба шууд барилга доторх усад бүх зомбидоо цагаар хэлээс дамжуулсан. Ерөнхийдөө бод эхний усгаа баг болоод Chains Bio компани захирлыг олж барилгаараа 15 давхурсаа дөнгөж гартал бүх төлөвлөгөөг хэдийнэ мэдчихсэн зомбинууд бүр өөрсдийнхөө биеэр хан босгочихсон байна. Өөрөөс нь болоод ирсэн. Маш удаан үргэлжлсэн тулаан болж байгаа. Ашгүй Chains Bio компани захирлыг олж авчихсан. Яг хохонтын буудаад унгаахаа харамсалтай нь босод зомбинууд авах хасах зогсолтын хэвийн хөдөлгөөнтэйгөө байхад байна. Энэ нь нэг бол профессор Цолигийн хамт буруу. Эсвэл энэ захирал нь хамгийн анхны халдвар авсан хүн биш л болж байна. Нөгөө хоёр сурагч охин янчуудыг хараад байж байгаа. Хүн байна уу? Авах баг байна. Хүн байна уу? Урдан онгоолоор их ба огтуус баярлалаа. Мэдээж өнөөх байдаг зомби. Энэ нь янчуудын мэдээж зомбинер чиний төрөнд янчуудыг шууд суллаад хоёр сурагч охиныг нэгээр ингэснээр өнөөх нь янчуулч бүр нэг босс шиг зомбинуудаар хамгаалж болсон асгаж явах ба гинтэл хэсэг алга болчихсон байсан манай хамгаалалтын эзэлтэн залуу хувцастайгаа гарч ирээд өөдөөс нь дайрч ирлээ гэж мэдээж л энэ их зомбиныхын араас яаж л энэ харин энэ нь өөдөж байсан манай систем энэ үеэр нь огцон гарч ирээд өнөө мө янчуулыг зүсгэж унгаагаа тоолоогоор нь уцаар ороогоод тэрүүгээ том төмөг ууж унгаагаа яг л ухаан алдуулах гэж байхад баараг зэрэг нь бүтгэж авахгүй зомбинууд нь ирээд тэгээд янчуулыг аварчдаг. Манай систем хамгаалалтын эзэлтэн залуу хандан янчуулыг алж болохгүй. Наадхан өчсөн. Би хүнд өчсөний тэр чигтний өхүүлэхгүй юу? Тэгээд хамгаалалтын эзэлтэн залууч тэр чинь одоо надад ямар хамаатай вэ? Та нар бүгд миний ихийг хаяа явсан биз дээ. Тэмээ хэлэн янчуулын араас өргөжсөн гэж хэлдэг. Янчуулыг зүсгэж унгаагаа яг л уусах гэж байхад өнөөх хүмүүс юун гарна өөдөөс нь хэдийнэ халдвар аваа зомби болчихсон. Бөөдөө суумгай ихийг гаргаад ирэх ба суумгай их чинь хоёр хөл дээрээ босчихсон харагдсан. Өөдөөс нь алхаж ирээд барьж байсан гутхыг нь аваад зээжинд нь шууд тооцсон. Одоо ингээд ерөнхийдөө бол манай сезон ганцаараа үлдэж байгаа. Манай хүн зөвнөх мө янчуулын өөр каноны эхэнд өөрсөн ирсэн үргэлжлэхийг үзүүлээд энийг чи над руу явуулсан байна те. Тэгэхээр мань янчуул одоо нэг хамт гэсэн утгыг тавьсан. Яг үүндээ энэ янчуулын аавыг оролцуулсан өнөөх сургуулийн өөг нь өөрөөсөө ажил нэрийг нь зориулсан гэж. Аван манай сезон сонсож байлаа сезоноо би гүйж байна. Би тийгэж хомч гаргаж би зүгээр нэрийг чинь ашигласан. Бусад зурагчид ч үүнийг зөвшөөрсөн. Тэр төгс бус иймэрхүү алдаатай буруу харилцаад бүх имэйлс явуулсан их үндэстэй энэ болсон манай систем гонц. Аа эцэс төлөвлөлт нь манай харагдана.
хэмээн өөрсөлтөөр бичсэн байсан манай хотын зөвнөр нь ойлгон хэрвээ хэн нэгнээс өшөө авмаар байсан бол ганцхан надаас авсан. Тэгээд ямар өгөх ойлголцлоо бид хоорондоо оюун ухаанаараа холбогдож нийлмэл оюун ухаантай болох гэж одоо ойлгохгүй байна. Энэ бол энэ бүхнийг хийх хамгийн төгс. Яг ингэж ярилцаж байхад ашгүй гаднаас орж ирэх ба надад манай хүмүүс тэгээд хараад байна. Ашгүй нэг өрөөнд ороод таалах гэж энэ бүгдийг тусгай зэргүүдийн энгэрийн камер дээрээс харж байсан. Манай профессор Солид өөрийнхөө хэдний өнгөрсөн нөхрийн ээлжлэлийг өмөрн таанад түүнийг авахгүй юу? Ингээд хаяад явчихж байгаа. Бааргал хамгийн чухал болох вакцины буюу онцгойлог авсан бол ганц нэг хүн бидэнд хамаагүй хүмүүс хэлээд гараад байна. Манай физионы нөөцлөг өрөөний хатаа жижигхэн зомби хаалрыг нь нэгдэж орох гэж байсан. Нэгдүгээр ямар дараагүй болсон профессор Соли хэдийн хатар аваад зомби болсон нөхрийнхөө оцлоо буюу манай физион руу залхан өөцлөрөө би тусгай багийнхны камер дээрээс юу болсныг бүгдийг нь харсан. Наадах санах болохгүй юм шиг байна. Би өөг нь тэрний янцлалын давтал дээр очоод номер 1 дугаартай сармагчин босгоход босод бүх сармагчин нь тал авах байгаа асуунаа. Би хамгийн их хатар авсан миний таамаг буруу байж уучлаарай. Би одоо яг юу хийх вэ? Үнэхээр мэдэхгүй байна. Тэгээд манай сэжон номер 1 гэсэн байна. Харин өөртөө тэр вирусыг хамгийн их тэр номер 1-ийн тэрний нэгж мэдээж одоогоор тэрний онцгой хүн төрөлхтнийг авах хамгийн чухал хүн болчихсон байгаа тул засгийн газрын хизээж тэрийг асуулахгүй ойлгоно. Энэ учраас ганц байгаа арга нь манай сэжон өөрийн гараар энэ бүхний хийхээс өөр арга байна. Боota зэргүүдийг дайруулсан хөнхөөр гихч нь өөрийгөө авруулаад бүр барилгын дээрүүдээр дараа энгийн зэргүүдийг боодож унгаагаад яг л өөрийг нь барилгачдад явуулсан ажилдаа явуулсан байгаа мэт зүйлээ бүр бороо тогтоогдсон байсан тэсгээс үлдэж ятгах энгүүр хараад явуулбаа тусгай албаны машин доктор хэлцээгээд донгуурын барилгын гадна бүгд хүмүүс цуглаад маш их эмэг самбраагүй байдал үүслээ. Яагаад шийдэх хэрэгтэй вэ? Их зэрэг цагдаагийнхны дотоод мэдээ сонсноо шууд тэр хүн энэ үеэр манай сэжонч нуугдсан өрөөнийх нь хаалхыг эвдээд орж ирсэн хэдэн зомбинуудыг эвдээхэн харгалаад дөөн цуглаж өгсөн процесс олж өмсөд ашгүй нэг 50 гэгчин барилгаас гарахад өнөөх муу янчаад хэдийнэ цугласан олон хүн дотор ороод зомбинуудаа цугласан олон хүмүүсийн өөдөөс дайруулаад Яспольник хамаг том өдөрлгүүд болон засгийн газрын хамгийн их айж байсан өөмэн самуу зургаараа хэлсэн гэртэй. Өөг нь энэ харгуурыг барилгаас гаргахгүй гэж хэлсэн өөрсдөө хогийн үйлчлээс болоод санитаасаа мэдээж барилгын гадна ойрхон байрлаж байсан өдөржин төвийн ч нохоо шиг сүйдээ авсан. Манай сэжон их өөмөн самуу болтыг хадаад зөөлхөн авсан гаш тэрний шууд өнөөх мөн чолыг профессор Солитэй холбогдож байгаа. Байршиг нь тогтоож аваа. Нэг машин олж унаад шууд дайралтад авсан чадчихлаа. Өнөөх мөн янчсан ч мэдээж манай сэжон хувцсыг нь үндсэн байгуулгад шууд тушаал өгөн дайруулж гисэн. 100 зомби бүгд л манай өндөр байхад манай сэжон тухайн сэжон ойртон ирдгүй нэг зомби дээр өөрийн гадуур дээр хувцас тайлаа. Толгойд нь уусаад ихээхэн өнгөж унаад гарахад 100 зомбинууд яг л дүүрэн Wow, so delicious. Энийг нь анзаарсан өнөө муу янзаар хүмүүс эзэн рүү зомбинуудаа дайрах тусаад өгсөн ч өнөө гэдэг дүүр мэдээлэл байсан. Эргэлдэн гүйцгүй зомбинууд дотроо мөргүүлсэн нөгөө босночтой хувцсыг нь татан авчихвал зомбинууд нь шууд байгаа
Төд өдлөө босож ирсэн гэдгийг яагаад ч юм дөрөв босоод ирдэг ба энэ нь саяны 3 мэдээлэл солилцсон ч өөндөө үүмэд самгалцсны үйлдвэрлэлд нь мэдээлэл солилцсон сурсан бүх зүйлс нь яг л компьютероор комбины хатгах байсан тийм юу болоод байгаа түрэн нэг арга сэтэн шууд өнөг янчууд руу гүйж цэцэрлэгааны гэрэл зурагтай автобус таагууд нөлөөд ороход мэдээж л өнөг зомбинууд юм формат ашиглаж ирсэн тул автобусны хажууд цэцэрлэгааны хөргөндөө дайрчихсан. Шууд түсгээд унаа. Өнөөхөн шатаж байсан машины гал дээр унснаар юу ч хийж чадахгүй. Үнэхээр цааш бүр мөсөн шатаад байсан. Өнөө их хайгаа хамаг юм хийсэн байна. Тэр нэг байхгүй болчихлоо. Тэгээд би зөвхөн том асуудал. За яах вэ? Ямар асуудал гэж хоёулын цаадаа би гэдэг үйл хаалт. Манай зөвхөн зомбинууд дондор 50 гэх чинь алхаж дуугаар. 그러니까 шуудангаа шалгасан боловч хоосон байна. Манайхнээс шуудан байгаа л. Оронгүйхэн цаас нь доош гэлгүй ортол тоос дуурайд харна. Арай тэр нь ихсэн хийсэн. Бид бодсон түүний тэрээс харин гэрээ өвчлөгч Элса байлаа. Элса манай үний дэрийг ганцаараа үлдсэн залуу манай зөвхөн зоож байтал дэлхийд даяар нислэг үйлчлэг зогссон бөгөөд Америкаас гарах хамгийн сүүлийн нислэг сайхан хөлн талаар мэдээлж байна. Маргааш өглөө манай болсон ажлуугаа авч байтал байшингаас өсөлт амиа орсон. Яг манай өөрийн машин дээр унж айлгав.
14 хоног үлдлээ. Ганцаа байхаас залхсан дооч Гүшикөө Закойгүй эзлэх болцоогоор илбаа. Түүний хурц Варна Диан хоёр маш сайхан урайлах үлдэж явж байна. За тэгээд Диана дооч эхнэр Линдагийн талаар ярьсан. Би тоолоо Чинээчүүд хизээж жаргалтай хандаж 아야 왜 나한테 걔야 또 살아 같은 데는 살아봤지 아버지 아빠도 거기 내지 안 따줄게 대표는 많은 공부로 가야 돼. 이것은 혹시 소리 그때 그때 무슨
энэ хаамтж нэлээд 아니야, 왜 이래? 이게 따뜻이 안 나와요. 감초도 그대지 말았어. 왜